За шинэ хар хорин хот хүннүү хотыг бүтээн босгоно гэд бид нар ч одоо ярьж байгаа. Тэгэхээр 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд энэ хоёр хот руу чиглэсэн хөрөнгө оруулалт бодлогын ямар арга хэмжээнүүд хийгдэх вэ? Ер нь хөрөнгө оруулалтаа энэ хоёр хот дээр яаж шийдэх юм бэ? Одоо удахгүй төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хууль орж ирэх юм шиг байна. Тэгээ хувийн хвшилд бол одоо боломж байгаа гэж би харж байгаа. Хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс бас хөрөнгө оруулалт хийх одоо хадгаламжтай, боломжтой, бас нөөцтэй юм байна. Тэгэхээр энэ хувийн хвшлийнхаа нөөцийг хизээ ашиглаж дайчлах вэ? Ер нь хот хөдөөгийн хөрөнгө оруулалтын одоо зөрүү их болж байна. Одоо сүүлийн жилүүдэд бол Улаанбаатар хот буюу энэ нийслэл дагуул хотуудад хөрөнгө оруулалт хийх тухай маш их ярьж байна. Гэтэл одоо хөдөөд за мөн одоо бүсийн төвүүд, аймгийн төвүүд дээр томоохон хэмжээний дөрвтэй хөрөнгө оруулалт хийгдэхгүй байна. Тэгэхээр хотод хөрөнгө оруулалт хийгдээд байх тусмал хүн амын төвлөрөл, хүн амын суурьшил хот руу их болоод байна. Тэгэхээр бидний одоо бодлогочин хөдөөд энэ одоо хөдөөд нутагтаа аятай тогттой амьдрах таатай орчныг бий болгож ижил энэ улсын хөгжил, энэ өргөө удам нутагтаа дархан суурьшиж бид нар ч одоо нутагтаа эзэн болж амьдран шүү дээ. Тэгэхээр энэ хот хөдөөгийн хөрөнгө оруулалтын зөрүүг одоо яаж тооцох вэ? За дээр нь одоо энэ хөшгтийн өндөд төмөр зам барьж эхэлсэн байгаа баг хангаагаас. Тэгээ энэ жил одоо 10 сард ашиглалтанд орно гэж байгаа. Энэ төмөр замын хөрөнгө оруулалт таанаас гарч байгаа юм бэ? Төр хувийн хвшил түншилж байгаа юм уу? Ийм богино хугацаанд одоо төмөр зам барьж чадчихна гэдэг чи одоо нэлээд л одоо хөрөнгө оруулалт таатай орчинтой хөрөнгө оруулалтаа сайн татсан болоод хийж байгаа бох. Тэгэхээр ер нь сүүлийн жилүүдэд хараад байхад Монгол улсад энэ төмөр зам барих болохоор мөнгө олдоод төмөр зам дээр их хөрөнгө оруулалт орж ирээд байх юм. Тэгээ бусад салбарт бусад томоохон эрчим хүч, сахилгаан дулаанч тийм үү томоохон юмн дээр хөрөнгө оруулалт татах гэхээр хөрөнгө оруулалт байхгүй. Эсвэл орж ирсэн хөрөнгө оруулалт нь саатчдаг. Одоо тэр 10 аймгийн дулааны станцаас өсвүүлээд ашиглалтанд ороогүй ээжж хүү төлөөд явж явах жишээ нь ийм зүйлүүд байна. За төвсгөлд нь тэр төр хувийн хвшлийн түншлэлийн хуулийг удахгүй эдийн засгийн хөгжлийн яамнаас оруулж ирэх юм шиг байна. Тэгээ энэ хуулийн дээр одоо ямар одоо бодлогын дөрвтэй өөрчлөлтүүд хийх юм бэ? Ер нь бол би одоо олон удаа хэлж байгаа энэ хувийн хвшилд хөрөнгө оруулалт хийх боломж нөөц байна. Монголчууд одоо сая сүүлийн 1 сарын статистикаар гэхэд 22 их 80-ийн хадгаламжтай байна гэдэг Монгол банкны статистик байна. Тэгэхээр энэ одоо нөөц боломжууд байна. Мөн хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүд чинь бас гадна дотноос зээл, хөрөнгө оруулалт татах, зээл авах гэдэг олон боломжууд байна. Тэгээ энэ болгоныгоо хэрхэн зохицуулж бид нар энэ улс орныхоо дэд үтсийн бүтээн байгуулалтыг босгож ирэх юм бэ? Ер нь ийм өргөн удам нутагтаа манайх шиг улс орын дэд үтсийн бүтээн байгуулалтандаа онцгой анхаарч энэ чиглэл энэ одоо дэд үтцээ босгож ирэхгүйгээр бид нар энэ монгол хүн Монгол нутагтаа сайхан амьдрах, аятай тогттой амьдрах орчин нөхцөлийг бүрдэхэд бол хол байна. Тийм учраас энэ төр хувийн хвшлийн түншлэлийн хууль дээр бас онцгой анхаарч ажилламаар байна. Загаан төмөр дарга асуултанд хариулъя. Ер нь Бачаргал гишүүний төрөнд хэлсэнчлэн энэ хөгжлийн төлөвлөгөө төсвийн хүрээг голдох эдийн засгийн байнгын хороо болон бусад байнгын хороо төр бүгднгээр нь хилцүүлэх ийм үүрэг даалгаврыг бол их хурлаас өгнө. Тэгэхээр эх 7 хоногт ажлын хэсэгч байгуулагдана. Бүх байнгын хороодоор орж ийн асуудал яригдана. Өнөөдөр бол бид хилцэх хэсэг асуудлаа хилцэж байгаа. Зарчмын зөрүүтэй саналууд болон бусад одоо энэ хөтөлбөр төлөвлөгөөнд оруулах өөрчлөлттэй холбоотой саналуудыг гишүүд бол одоо эх 7 хоногт нээлттэй гаргаж хилцэх боломж бүрэн байгаа шүү. Энд дээр бас давхар сануулад хэлчихье. За хар хорин хотоо бол хэдүүлээ сэргэн байгуулнаа. Гол нь хот маань одоо ямар ичтэй хот байх вэ гэдэг концепцийн асуудал одоо яригдчихэж байгаа. Тэр бол эцэлэгдээд гарах учиртай. Ингэжээж олон нийт олон хөрөнгө оруулагч нар тийшээгээ нөгөө концепц руу очдог. Эдийн засгийн чөлөө төс байх юм уу, санхүүгийн чөлөө төс байх юм уу, аж үйлдвэрийн тусгай бүс байх юм уу, аялал жуулчлалын онцгой бүс байх юм уу, кино үйлдвэрлэлийн бүс байх уу гэдэг их олон зүйл яригдчихэж байгаа. Энэ ойрын үе шийдэл нь гарч байна. Гурван зүйлийг бол хувийн хвшлээрээ хийлгэнэ. Хамтарсан төсөл. Эрчим хүчний асуудал байна. Дулааны асуудал байна. Цэвэрлэх байгууламжийн асуудал байна.
ерөнхий төлөвлөлтөө хийгээд олон улсын нисэх бодлын асуудал байна. Энийг одоо манайхан ингээд төсвийн хөрөнгөөр хийнэ гэж зөрүүлээд байгаа л дутагдал байна. Одоо яг үнийг хэлэхэд. Төсвийн хөрөнгөөр хийхээр л нэг захаас нь тэр нэг дунд төвшний мэрэгчлэнүүдийг юм хадсчих гээд оролдоод идэг. Хувийн хөвшилд энэ дөрвөн их усрээ өгчих юм бол энэ хот бол зүгээр дууга босоод ирнэ. Тэгээ одоо гол нь бол энэ хот ирээдүйн ногоо хот болно. Ногоо хот болох учраас моджуулах, ойжуулах ажлаа эхлээд санаачлаад хийгээд явж гэн. Тэрбум модны гол одоо санхүүжилт цаашдаа хөдөлгөөн бол энд одоо эхний сая модыг бол ойрын үед хүлээж авах гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр бол энэ дээр асуудалгүй явнаа. Тантай санал нэг байна. Хувийн хөвшлөө дайчлах нь зөв өө. Хувийн хөвшилдээ таарсан газрыг нь дэд үтсийг нь шийдэж өгөөд гол нь ингээд энэ болгоныг хуваар хийлэгчээчээ гэхлээр хааны газраас орж ирэл төсөв рүү ормоор байна л. Энэ алдааг л одоо хар хөрөнгө хүннөө хоёр дээр давтмааргүй байна. Төсвийн хөрөнгөөр энэ хоёр хотод хөрөнгө оруулаад хот болгоно гэдэг бол үлгэр. Бидэнд тийм төсвийн нөөц байхгүй. Тэгэхээр энэ бол цэвэр одоо дулаан, цахилгаан, дамжуулах бүх их усрүүдэд бид нар хувийн хвшлийн үйлчилгаан дээр суурилж явна гэдэг ийм шийдэл гаргаад тэгээд хоёр хот маань өөр өөрийн гэсэн концепцтэй байхад бол босоод ирнэ гэж харж байна. Баярлалаа. За дөрөвдүгээр эндээс нийслэлийн засаг дарга урлагч хариулт өгье. За гишүүний асуултанд хариулъя. Засаг дарга нэгдүгээр урлагч даваадлаа. За 2026 онд Улаанбаатар хотын дагуул хотуудтай холбогдлолтой гурван төсөл арга хэмжээ улсын төсвөөс суусан байж байгаа. За нэгдүгээр Налаахын барилгын материалын үйлдвэр технологийн паркын дэд үтсийн ажлыг үргэлжлүүлэх ажил байна. Дээрээс нь тархмал, хоёрдугаарт нь бол тархмал дулааны их усрүүд дээр Хүннүү хот дээр дулааны тархмал их усрыг гүний дулаанаар шийтгэр ажил бол төлөвлөгдсөн. За гуравдугаар ажил дээр болохоор Багнуур үйлдвэр технологийн паркын цахилгаан хангамжийн үндсэн дэд станцыг барих гэсэн юм гурван ажил төлөвлөгдсөн байна. За Хүннүү хотын хувьд болохоор эрчим хүчийг бас сэргээгт эрчим хүчээр шийдвэрх гээд төрийн үеийн түншлэр хэрэгжүүлэх гээд тэзүүний ажил хийгдэж байгаа. Гүний дулаан дээр хэлсэн. За цэвэр цахилгааны шугам хоолой болон цэвэр усны байгууламж далангийн ажил гэх одоо 7 төрлийн инженерийн дэд үтсийн ажлууд энэ жил бол 70% гүйцэтгэлтэй явж байгаа. За хас хоёр гишүүн тодруулжсоё. Хөшгийн өндийн төмөр замын одоо нөгөө санхүүжилт их усүр юмыг асуусан. Зам тээврийн яамнаас хүн байна уу? За 3 дугаар энэ дэр. За хоёр гишүүний асуултанд хариулъя. Зам тээврийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Батбаяр. За хөшгийн өндөө Баганга чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг бол Монголын төмөр зам компани хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. Гэхдээ Монголын төмөр зам компани яг бүрэн хөрөнгө санхүүжилтийг хийж чадахгүй учраас бас зээл тусламж хөгжлийн банкнаас холбогдох шаардлагатай зээлүүдийг авахар бас ингэж ажиллаж байгаа. За даваадлаа орлогч гүцээгээд хариулъя. 4 дугаар энэ дэр. За энэ жил нийслэлийн төсвийн тодтголоор Хүннүү хотын цэвэрлэх байгууламжийн төсөвт 10 тэрбумыг тодтогсон. Тэгээд энэ жил болохоор одоо зурагчлалын ажил бол дуусж байгаа. За тэгээд мөн логистикийн төвийг төрийн үеийн түншлэр хуулийн дагуу хэрэгжүүлэхээр бол бэлтгэл ажлыг хангаж байгаа. Тэгээд бас сая 2000 өнгөрсөн одоо чуулганаар Хүннүү хотын хөгжлийн корпорацийг байгуулж ингэж ажиллаж байгаа. Тэгээд 2026 онд бол Хүннүү хотоор бүтээн байгуулалтууд идвэрнэ.